Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдэв хэвтээ шинжилгээний талаар жишээг тайлбарлаж өгнө гэж. Тэгэхээр хэвтээ шинжилгээ гэдэг энэ шинжилгээний аргачлалыг бид нар өмнөх видеонуудаар бол тайлбарласан байгаа. Үндсэн тодорхойлолт. За зарим нэг жишээг бол татсан тийм ээ. Тэгэхээр хэвтээ шинжилгээ гэдэг маань өөрөө альва үзүүлэлтийн буюу тайлангийн тоо мэдээллийн үзүүлэлтүүдийн орон зайн болон цаг хугацааны хэлбэлцлийг үнийн дүн болон хувиар тодорхойлж дүгнэлт өгдөг аргачлал юм аа гэд хэвтээ шинжилгээг тодорхойлсон байна. За тэгэхээр хэвтээ шинжилгээг бид нэр хоёр тайлан хугацаа буюу зэрэгцүүлсэн орлогын тайлангийн мэдээллийг үндэслээд хэрхэн хийдэг талаар үзье. Тэгэхээр өөрчлөлтийг тооцоолохдоо бид нар энэ тайлан хугацааны дүнгээсээ өмнөх төс суурь оны дүнгээ хасах байдлаар хэлээд тооцно. Тайлан тооны дүнгээсээ суурь оны дүнгээ хасна. За харин хувийн өөрчлөлтийг тооцоолохдоо энэ тооцоолсон байгаа үнийн өөрчлөлтийг суурь ондоо харьцуулж өгдөг гэж. Тэгснээрээ тухайн тайлангийн тоо мэдээ үзүүлэлт нь өмнөх оноос хэрхэн нэмэгдсэн бэ, хэрхэн буурсан бэ гэдэг хувийн өөрчлөлтийг харж болно гэсэн үг. За ингээд тооцоолъё тийм ээ. Асгана. За энэ доош ингээд чи хувийг тооцоолохдоо үнийн дүнгийн өөрчлөлтийг хуваах нь суурь ондоо хуваачиж байгаа тийм ээ. За эндээс харвал ийм байна. Тэгэхээр хэвтээ шинжилгээг санхүүгийн байдлын тайлан дээр ч хийж болдог. За бидний өнөөдөр авч байгаа жишээ бол энэ орлогын дэлгэрэнгүй тайлангийн жишээ байгаа. Тэгэхээр үзүүлэлт болгон дээр үнийн дүнгийн өөрчлөлт, хувь хэмжээний өөрчлөлтийг тооцоолсон байгаа. Тэгэхээр үзүүлэлт тус бүр дээр дүгнэлтийг бичиж болно. За эсвэл энэ орлогын дэлгэрэнгүй тайлангийн бүх үзүүлэлтийг нэгтгсэн байдлаараа нэг дүгнэлтийг хийгээд бичиж болно. За хэдүүлээ жишээлх юм бол энэ борлуулалтын орлого дээр авч үзье. Борлуулалтын орлого дээр. За яаж юм гэхээр борлуулалтын орлого нь өмнөх оноосоо 8 тэрбум 377 сая 217,514 төгрөг 67 мөнгөөр нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх оноосоо орлого 834 хувиар нэмэгдсэн гэдгийг харуулж байна гэсэн үг. Харуулж байна. За тэгвэл хэдүүлээ 3 ба түүнээс дээш тооны тайлан хугацаа байвал яах вэ гэж. Тэгэхээр энэ хэвтээ шинжилгээгээр бид нар дараалсан тэр хэд хэдэн оны үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг илэрхийлж болдог. Тэгэхээр энд байгаа мэдээлэл дараалсан 3 жилийн мэдээлэл. За дараалсан 5 жил, дараалсан 10 жилийн тайлангийн тоо мэдээг үндэслээд хэвтээ шинжилгээг хийж болдог. За тэгэхээр 3 ба түүнээс дээш тооны хэвтээ шинжилгээ хийж байгаа нөхцөлд бид нар хамгийн эхний жилийг суурь он гэж авч үздэг. Суурь он. Тэр хэлбэлцэл тооцоолохдоо бид нөгөө өөрчлөлтийг тооцоолохдоо дараачийн онуудын үзүүлэлтүүдээс суурь оны дүнг хасах байдлаар хэвтээ шинжилгээг хийдэг гэсэн үг. За жишээлх юм бол 22-оос 21 хаслаа. За энэ бол өмнө тооцоолсон тийм ээ. Хувийн өөрчлөлтөд тооцлоо. Өөрчлөлтийн дүнгээ суурь ондоо харьцууллаа. За ингээд гаргаад ирж байгаа. Энэ бол 22 оноос 21 оноо хасах байдлаар үнийн өөрчлөлтийг гаргаад энэ өөрчлөлтийг суурь ондоо хуваах байдлаар хувийн өөрчлөлтийг гаргаж ирсэн. За харин 23 оны өөрчлөлтийг тооцохдоо тэр суурь оноо хаснаа гэж байгаа шүү дээ. Яг адилхан. Өөрөөр хэлэх юм бол 23 оны дүнгээсээ хасах нь 21 оны дүнгээ хаслаа. За хувийн өөрчлөлтөд тооцохдоо энэ өөрчлөлтийг хуваах нь суурь ондоо хувааж өгнө. За ингэж тооцолдог. Тэгэхээр дараалсан 3-аас дээш тооны тайлан байгаа нөхцөл хэвтээ шинжилгээг ингэж хийдэг. Эхний жилээс суурь он гэж жил авч үзэх юм шүү тийм ээ. Тэгээд 22 оноос 21 хасах байдлаар, 23-оос 21 хасах байдлаар шинжилгээ хийнэ. За магадгүй цаашаага
24 оны мэдээлэл байсан бол 24 оны мэдээллээс 21 он хасах байдлаар хэвтээ шинжилгээг хийдэг гэсэн үг. Хийдэг. За тэгээд хэвтээ шинжилгээг бас бид нэр тренд шинжилгээ гэж хэлдэг. Бас чиг хандлагын шинжилгээ гэж хэлдэг. Тэгээд трендийг тодорхойлохдоо бид нэр энэ үнийн дүнгийн өөрчлөлтийг үндэслээд трендийг гаргаад ирж болно. Нөгөө урт хугацаанд тийм ээ өсөлттэй байна уу, бууралттай байна уу гэдэг тэр чиг хандлагыг тодорхойлдог гэсэн. Эсвэл хувийн хэмжээгээр нь бас трендийг тодорхойлж болдог. Тэгэхээр бид нэр хуваар нь хэрхэн тодорхойлох вэ гэдгийг энэ дээр харъя. Тэр трендийг тодорхойлох гэдэг гэсэн нөгөө чиг хандлагыг. За тэгэхээр суур оныгоо бид нэр 100% гэж авч үзэж байгаа. 100% гэж авч. За тэгэхээр 22 он чинь яг уу 22 оны дүнгээ 21 онд хуваалаа 108-134. За 23 он дээр яг уу 23 оны дүнгээ суур ондоо харьцуулж өгнө. Тэгэхээр нөгөө борлуулалтын орлого чинь 21 оноос 834% өссөн байна. 23 ондоо 21 он дээр суур оноос 4721% өссөн байна гэдгийг харах боломжтой. За ийм байдлаар энэ тренд чиг хандлагыг тодорхойлоод тухайн трендерийн график байгуулад үр дүнгуудыг харж болдог. Тэгэхээр энэ үр дүнг харуул энэ тренд тодорхойлж байгаа зүйлийг харах юм бол борлуулалтын орлого нэг өсөлттэй харагдаж байна. Өртгөх нь өсөлттэй харагдаж байна гэх мэдээллийг харах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ трендийг тодорхойлохдоо энэ хуваар тодорхойлж болно. Эсвэл энэ үнийн дүнгуудээр трендийг тодорхойлж болно шүү. За ер нь тэр чиг хандлага нь хаашаа явж гин, орлого нь нэмэгдэж байна уу, зардал нь буурж байна уу, зардал нь өсөж байна уу гэдэг тэр чиг хандлагыг тодорхойлдог гэсэн. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Асууж тодруулах зүйл байвал энэ видеоны доор комент бичиж болно шүү манайхаа.